За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайхан юутай байна? За яамаа халелуя. Эзэн алдар шиг сайхан байвал сайхан байна, ивэлтэй бол ивэлтэй байна тийм ээ. За би энэ төрлөх сургууль гэх үү. Одоо 2 дахь 10 жилдээ энэ газар явсан. Эхний 10 жил нь болохоор нийслэлийн 50 дугаар дунд сургууль сурж байсан. Дараагийн 10 жил шахуу баг энд явсан. Тэгээд анх 97 онд UBDC-д орж яваад төгсөхгүй нэлээд удаа 7-8 жилийг чөлөө аваад ороод гарсараагаад нэг юм арай хийснийг дуусгасан. Тэгээд ямарсан бидний амьдралд аливаа нэг зүйлийг дуусгах гэдэг бол маш чухалтай. Эхлэл яах вэ те? Эхэлж болж байна. Дуусгах гэдэг бол маш их хатан зориг, төвчээр тийм ээ. Бас ялалт байдаг тийм үү? Тавхан аливаа зүйлүүдийг дуусгаж чадж байгаа, ирээдүйд чаднаа гэдэгт итгэж байна. Амен. За бүгдээрээ Библийн ишлэлөө эзний үг рүү анхаарлаа хандуулъя төхөө. 2 дугаар Тимот 4:7. 2 дугаар Тимот 4:7. Би сайн тэмцээр тэмцсэн, би замаа дуусгасан, итгэлээ сахисан. Энийг бид нар бас л их богинохон юм шиг мөртлөө энэ ишлэл дотор маш их зүйл багтаасан байгаа бид нар мэднэ. Зарим ч хэжилсэн байгаа тийм ээ. Бид нар замаа дуусгах ёстой, эхлэх ёстой. Бидний амьдралд хүнд хэцүү олон зүйл тохиолдсон шисэн бид нар замаа заавал дуусгах ёстой. 1-р Коринт номын 9:24-с 27 дээр юуг бичсэн байна гэвэл Паул багш тиймээс бидний гүйж байгаа тамирчин мэт бариан заавал орох ёстой тухай ятгсан байгаа. Бариан заавал орох ёстой. Гүйлтийн тэмцээнд орж байгаа бидний итгэлийн амьдрал. Энэ гүйлтийн тэмцээнд орохдоо эхлүүлсэн бол тэр финиш буюу тэр бариан заавал орох ёстой. 1-р Коринт дахь энэ зүтгэлийг, энэ зүйлийг юу гэж тодорхойлж хэлэгдсэн байг бол determination буюу грекээр бол prostirosmos гэсэн үг байгаа. Энэ юу гэсэн үг гэвэл зоригтой шийдвэр гэсэн үг. Зоригтой ба төгс шийдвэр. Бүр хичээнгүү бүрст байдаг чадлаараа тийм ээ. Хичээнгүү төгс шийдвэр. Та шийдвэр гаргасан бол ерөөсөө орох хэрэгтэй. Хүчрэг байх ёстой. За зарим одоогийн үед Монгол бүсгүүчүүд маань Монгол ирчүүдээ юу гэдэг үгэндэг вэ гэвэл ялангуяа залуу охтууд, залуухан хөвгүүдийг манай Монгол хөвгүүд зориг байхгүй. Зориггүй гэж ярьдаг тийм ээ. Охтууд хоорондоо зориггүй гэж ярьдаг. Зоригтой ч бас байна тийм ээ. Зоригтой давхиж чийл амаараа хэлдэг. Зориггоонууд нь захиа бичдэг гэсэн бид нар үед захиа бичээл биелүүгээ байг тэрлүү захиа бичээл болохгүй нөгөөдгөрөө захиа бичээл хэвээр хэд зоригтой тийм ээ. Хин надад хаал гонгоолгож өгөх нь үгээл. Ийм биш те. Харин Бурхны өмнө бид нар ямар зоригтой байх вэ? Дуулал 44:18. Дуулал 44:18. Бидний зүрх эргэж буцаагүй гэсэн. Бидний алхмууд таны замаас хазаагаагүй. Заримдаа бид нар эзнийг дагаж явхад эзнээс дуудлага аваад бидний хийх гэсэн тэр зүйлүүдийг бид нар заримдаа хийж чаддаггүй. Заримдаа бид нар өөрийн оюуханаар хийхийг оролддог, өөрийн махан биеэр хийхийг оролддог, тийм ээ. Заримдаа бид нар энэ дэлхийн хэллэг менежмент буюу энэ бодлогуудаар янз бүрийн арга техникүүдээр стилээр бид нар аливаа зүйлийг хийхийг оролддог. Бурхны хаанчлыг бол арга техникээр биш. Бурхны хаанчлыг төлөө үйлчилж байгаа үйлчлэл тийм ээ. Министрид юу хэрэгтэй вэ? Эзний хүчээр л хийх чинь. Эзний хүчээр, эзний санаагаар, эзний зорилгоор, эзний усалгаагаар Бурхны зааварчилгаагаар бид нар хийнэ. Түүнээс бид нар дэлхийн арга замаар хийх юм бол бид нар яг энэ дэлхийд холилдох бол. Энэ дэлхийнх яадаг вэ? Энэ дэлхийн ертөнцид биднэрт тийм айдас, хүч, залхуурл өгдөг. Уур хилээ өгдөг. Ганцаардл өгдөг. Гашуудл өгдөг. Үл итгэлцэл өгдөг. Тийм ээ? Сал сарних байдлыг өгдөг. Бардамналыг өгдөг.
Харин эзний өөрийнх нь төлөвлөгөө юу вэ? Энэ дэлхийд биднийг гэрэл болоосоо гэсэн. Яг номын 17 дугаар бүлэг дээр эзэн Иесус тийм ээ бидний төлөө санаа зовж ирсэн. Тэр өөрөө бидний төлөө санаа зовж залбирсан. Өөрийн эцэг бурхан ааваасаа гуйсан. Эзэн аав минь би өөрийн хүмүүсийн төлөө залбирч байна. Та энэ өөрийн хүмүүсийг энэ дэлхиээс аваач гэж би танаас гуйхгүй харин хамгаалж өгөөч гэж гуйж байна. Яагаад хамгаалах ёстой? Бидрээр дамжуулан эзэн энэ дэлхийд, энэ нийгэмд, энэ ард түмэнд, энэ харанхуй газар дэлхийд бидрийг илгээж, бидрээр дамжуулан олон ард түмнийг ухааруулж, синхруулж, өөрлөө нь авчирч, үнний тухай мэдүүлэхийн тулд эзэн бидрийг сонгосон. Амен. Йона номдэр, Йона номыг мэдэн тийм ээ. Тэр хаашаа явах ёстой байлаа? Эзнээс дуудлага аваад Ниневе рүү. Тэр Ниневе рүү явах ёстой байсан. Өнөөдөр та хаашаа явж байна? Өнөөдөр та яагаад энэ UBDC буюу Библийн сургуульд та академикийн сургалтаар албаар ингэ оролцож байна? Өнөөдөр цагдаагийн тусгай хүчинд 3 дугаар засаг гэж байдаг. Тэрний үг бол зүгээр жирийн цагдаа, хорооны цагдаа шиг биш. Бүр бэлтгэгдсэн, бүх чадлаараа элит байдаг тийм залуучуудыг тийм ээ авдаг. Авчаад дахин сургадаг. Маш хэцүү сургалтууд байдаг. Тэнд манай нэг найз, хоёр ч найз цагдаагийн 3 дугаар засагт алба хаадаг байсан. Тэгээд тэднийг өдөр болгон тийм ээ маш их хүн дасгалууд хийдэг. 8 цаг ерөөсө дасгал хийдэг. Тэгээд гар дээр сунаалах, бие биенээ үүрүүлж гүйлэх юу ч. Тэгээд хөлсч байн гурсгана. Тэгээд сэтгэлийн хатуужил суулгана. Айц сүүцээс салгахыг оролдоно. Тийм ээ төвчээр гаргана. Тэгээд тэдний ангид салаанд нэг удаа ийм сум нэвтрэлгүй хантаазууд ирсэн гинэ. Тэгээд за тасгийн дараа за энийг өмсөд та нар буудуулах юм байна уу? Хинч өмсөхгүй. Боли дарга чи өмсөхгүй. Тэгээд би илгөөд түлхээл. За дарга ерөөс наадах чи модельд өмсөх чигээд нэг модон модельд өмсгсөн. Тэгээд дарга нь гарбууга гаргаад буудсан чинь нөгөөх нь цорц. Бүгд шоконд орс гэж байхгүй. Тэрнийг өмсөн бол шууд өгөх байсан тийм үү? Даргадаа буудуулж өгөх байсан. Халуун талбар дээр биш зүгээр бэлтгэлийн өрөөнд тийм ээ нам авах байсан. Нөгөөдөл чи бүгд салгансан гэж байхгүй. Дуурч чадахгүй нэг 10-аас 15 минут сонирн байдалд орцсон гэж байхгүй. Тэр нь юу байсан? Тэгээ бусад бүх хантаазуудын буудаж үзсэн. Тэгээд ганцхан тэрнээс бусдууд нь зүгээрсэн. Тэгээд тэрнийг өмсөн азгүй нөхөр байсан үү? Тэгээс шалгаагүй бол тэгэл өнгөрөөл гүйж байгаа бас буудуулах байсан шүү дээ. Тэгээд тэр залуучууд тэгээд дарга нь за бид нар аливаа юмыг шалгах хэрэгтэй байна. Хоёрдугаар бид нар сэтгэл зүйн хувьд маш бэби байна. Тийм ээ бэлтгэлгүй байна. Аливаа юм риск тийм ээ бэлтгэлгүй байна. Чадваргүй байна. Тэгээд бид нар дахиж өөр системээр дахиж сэтгэл санааны тийм бэлтгэлжилтийг явуулсан гэж яахгүй оюу ухааны хүч хэрэг байх. Хатан зоригтой байх тийм ээ тууштай хүчтэй байх тийм шинэ төлөвлөгөөг оруулж ирсэн гэсэн тэрнээс болоод тэр чинь өнөөдөр бид нар энд яагаад сууж байгаа эзэн бидний энэ газар илдэх гэж байна энэ газар бидээ сурах гэж байна тусгай хүчний тийм ээ офицерууд шиг чадвартай байхын тулд чадамжтай байхын тулд тийм ээ үгүй ядаж бид нар эзний хүмүүсийн өмнө энэ дэлхийн хүмүүсийн өмнө үг дааж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? Бусдаас гашуун үг, сайхан үг, чихэртэй үг, нялуу үг, тийм ээ? Аимшигтай үгнүүдийг бид сонсож чадах чадвартай байх хэрэгтэй. Одоо би цуглаандаар сургаал зааж хагаад нэг жишээ авахгүй юу? Манай нэг сумын нэг ах нэг газар эмнэлэгт харуул хийдэг байсан. Тэгсэн чинь тэр газрын үүшлэгч нь ингээд юм хумслаа болдгүйсэн. Тэг ямар сони юм алга болчдөг. Тэгэд тарифаас өмнө илүү дуусчдаг. Хугацаанаас өмнө тэр зүйлүүд нь дуусчдаг гэд бодож байсан чинь хогийн санаас айгүй их тийм бокс хавн олсон гэж аахгүй юм бодолтой. Тэгээ тэрнийг хэн авч тавьж байгааг нөгөө манай найз цуглааны найз минь харсан. Тэгээ тэр хүн дээр очиж уулзсан. Та намайг даргад битгий хэлээч гэд. Бөө юм бос. Өөлөө дуулаа намайг ажлаас салж намайг хинч тэгэж ийм ажилд авахгүй шүү дээ. Тэгээ нөгөөд чи за таны би уушлаа та ингэж битгий та тэгтээ дэргөө цалиа авч шудраг байлдаг. Тэгээ өөрийнх нь хувьч тийм өдөөлтөд аягүй их ирж ирсэн. Төвчээрийн шалгасан, итгэлийг шалгасан тийм ээ. Харин тэрнийг ярьсан чи манай сумын нэг ах
Тэр учраас тэгэхээр манай сүмд ирэхээ болцсон. Тэгээ би гайхаад. Тэгээ уцаараа ярьлаа, очлоо, очсон чинь уулздгүй, гарч ирдгүй, надаас зүгтагаад. Тэгсэн чинь дараа нэг 2-3 сарын дараа манай сүмийн нэг хүнтэй таарлаа чинь. Жагаа бастар сургаал захаар дандаа надыг дайруулж ярьдаг. Сая сүүлийн сургаал нь амар хэцүү байсан. Над руу харж байгаа л яриад идэг. Надад их дургу. Өнөөдөр Петроос эзнээс үг авах та. Петроос ивэлийг нь хараад байж болохгүй шүү дээ. Энэ сайхан Давидын ивэгч өрөөгч нэг хаан болчны уншигээд гим хийж алдаа гараа тийм ээ. Бас урвж ийсэн тийм бурхнаас зүгтааж ийсэн тэр болгоны бид заримдаа бид уншдаг. Ишлэл номыг бас уншдаг хүн ховор тийм ээ. Өчтөр манай охин надаас аваа би ишлэл номыг чэйжилчихв гэжсэн. Тэгсэн жээж юм чи чадахгүй наад чинь тэгээд ойлгохын аргагүй маш хэцүү аимшигтай юм байдаг. Тэгээ манай охин тэр талаас нь харахгүй байгаа байхгүй. Ерөөсөө чэйжлээ гэж бодсон. Тэр Ром номыг чэйжилсэн байсан. Тэгээд урамшаад ишлэл номыг чэйжилчихгээд одоо 10 настай охин. Өнөөдөр бид нар яг системчлсэн энэ сургалт хүчээр сургалтуудад бид нар баяртайгаар автагдах хэрэгтэй. Тийм ээ? Би UBC-с сурж байхдаа заримдаа залхуу урайл, заримдаа уур хурайл, заримдаа оргомоо салгadaал, хойр суугаад ихэндээ энд суудаг гэсэн нэгдүгээр курстай. Тэгээ хойшлаад сүүлдээ chapel time байвал гараад тинээл дэлгүүрсээл ингээл юм өстөгс. Бид нар ийм бэби байхаа болоод бид нар хүчрэг болох хэрэгтэй. Төлбөрөө төлчөөд хамаг юмаа тийм ээ өгчөөд тийм ээ цаг заваа зориулчиад амьдралаа зориулт хийчихэж бид нар сайн сурах хэрэгтэй. Одоо нийгмийн дэлхийн хүмүүс яаж вэ? Төлбөрөө төлж аав ээжээсээ төлбөрөө төлүүлчихэд сургуультай сурахгүй залуучууд яаж вэ? PC дээр Dota тоглоод явж штт. Тийм ээ? Тэгээ шалгалт болохоор ирдэг. Харин эзний хүмүүс бол эзний хүмүүс ахлах хат хүчрэг байх хэрэгтэй. Цагдаагийн тэр тусгай өгчний 3 дахь тасаг шиг. Тэгээд тэд нар халагдаад өөр ажил бизнес хийж байгаа шсэн. Тэр чи баг 16-7 жил юм шүү дээ. Дараа нь шинэ үе гараад ирсэн. Тэгээ хуучин дарагтайгаа уулздаг. Ингээ устдаа мөртлөө шууд ёсолт. Гудамж хаач гисэн. Тэгээ дараа нь үг хэлэнгөө шууд тушаал. Энгийн болчоод цол тэмгээ тавьсан мөртлөө тэр нь автоматар ингэждэг. Өнөөдөр бидний хөвчсөн дээ тийм ээ. Эзний замаар явж хүн хэцүү давааг туул. Аимштай сорилтонд ор. Биднийг хатгана, биднийг муулна, биднийг чавчна. Биднийг хөрөөднө. Харин энэ үед бид замаас хаазахгүй. Эзний хүмүүсийг усалж, эзний хүмүүсийг хамгаалж, эзний хүмүүсийг өмөөрч, эзний хүмүүсийн төлөө амиа зориулж тийм ээ. Энэ нийгэм дотор бид нар хүчрэг удирдагчдар болох хэрэгтэй. Давид хаан юу гэсэн? Давид хааны шийдвэр үнэхээр хүчрэг байсан. Тэр мэдээ алдаа гаргаж ирсэн. Тэгээд тэр байдаг чадлаараа тийм ээ зүрх сэтгэл урагттал тэр яас алхахыг ирмэлсэж ирсэн. Бидний амьдрал, бидний чуулганд, бидний үйлчлэл үнэхээр сөхөрмөр зүйл ирсэн чинь бид нар чадахгүйсэн. Бид нар сул дорой байсан чинь бид нар эзнээс тусламж авах хэрэгтэй. 3 жилийн би нэг жижиг библийн сургууль дээр жилийн Ариука пасторыг та хүн мэднэ тийм ээ. Ари пастор тэдний библийн сургууль дээр хичээл зааж ирсэн. Тэгэхээр тэр наацтай хамт бас ээлжин зааж ирсэн нэг Япон пастор ирсэн. Тэгээд тэр Япон пастортай танилцсан. Тэр Япон пастор юу гэсэн бол библийн сургуулаа төгсөөд 3 жилийн турш цуглаан хийхээр тийм ээ шийдвэр гаргаад тэр үйлчлэг 3 жил хийж эхэлсэн. Эхний жил хүн ирээгүй. Их нартайгаа хоёулаа магтандуугаа дуулаад өргөлөө хийсэн. Бүтэн жилийн турш тийм ээ 54-7 хоногийн турш цуглаан хийсэн. 2 дахь жил болсон. 3 дахь жил дээр болсон чинь эхнэр нь бүр дууралж эхэлсэн. Шантарч эхэлсэн. За ерөөсөө болиё. Чи үед хоёр хүн ирнэ гэж байхчгүй, чи үед хоёр цуглаан хийнэ гэж байхчгүй, чи үед хоёроор дамжуулан бурхан тийм ээ энэ японочдын ерөөнө гэж байхчгүй. Хоёул зүгээр бизнесээ хий л та, дэлгүүрэл ажиллуул л та. Болиё хана. Шинж нөгөө нөхөр нь бурхан надад даалгавар өгсөн. Чи зүгээр эзний чуулганыг байгуул эхэл гэсэн. Старт тийм ээ эхэл гэсэн. Эхлээд явж л байх гэсэн. Зогс гэж хэлээгүй эзэн. Тэгэд эхнэр нь уйсан, дуусан, боо юм бос болиё. Чи өдөр хүн тоож ирэхгүй. Тэгээ авралын зар зөндөө тараас гудамжаараа хотоор яваад ерөөсөө тэр хоёр дээр хүн ирэх тэр хоёр ядж байгаа юм жижигхэн хоёр Япон нөхөр гэсэн. Жижигхэн.
Тэгээд орчин үеийн Японч чи өндөр сайхан залуучууд эргэжтэй болсон. Тэгээд нөгөө хоёр чинь нөгөө нэг нөхөр нь эзэн рүү маш их ойртож эзэнтэй маш их чимээг цаг идэх гэсэн. Эзэн та надад таны үүрэг даалгаврыг биелүүлж хүч чадлыг надад өгөөч. Та надад шинэ хүч чадлыг өгөөч. Тэгээд Филиппо номын 4:13 дээр юу гэдэг вүлээ? Надад хүчийг өгчийн дотор би бүгдийг хийж чадна. Та нар сагсан бомбог үздэг үү? NB үздэг үү? Үздэг юм байна уу? Ага тий. Тэрэндээ Стефан Кэри буюу зарим Карич гэдэг тийм ээ Кэри. Тэр нөхөр христчэн. Тэгээ Америкийн Теннесси мужаас гаралтай нэг Теннесси гэдэг мужид нэг юу байдаг вэ? Church of God гэдэг Бурхны чуулган гэсэн нэртэй тийм denomination гэдэг чуулган байдаг. Assembly of God гэдэг үү шүү дээ. Найдварын тэрний нөгөөх нь Church of God. Тэрний чиглэлийн сүмд харьяатай байдаг, хамааралтай байдаг. Тэгээд итгэвч маш халуун итгэвч. Тэгээд Стефан Кэри болохоор найктай гэрээ байгуулсан. Тэр гэрээн дээр нэг зүйлийг болцолтой гэж бичсэн. Тэр нь ямар болцолтой байг бол Библийн Филиппо номын 4:13-ыг би ингээ пүүсэн дээр тавья гэсэн тэд зөвшөөрөг. Тэнгөт нэг ийм имплементтэй нэг юу гэдэг тий. Under Armour гэсэн. Тэднийхтэй ярьсан, тэднийхтэй окей та тэр үгээ хідэн шүдэ бичиж болно. Ингээ пүүснийхэн дээр доор уулныхан тэнд тийм бичиж гаргасан үйлдвэрээс. Одоо тэрний пүүзүүд Америкт тэр хувьсуудаа залуучууд маш их өмсч. Тэгээд тэрэн дээр би христчэн дотор бүгдийг хийж чадна. Түүний дотор. Өнөөдөр бид нар Бурханаас хүч чадлыг авах юм бол эзэн биднэрт өөрийнхөө ажлыг хийхдээ бид нарт тэр шинэ хүчийг өгнө. Сэтгэлийн хат өгнө, төвчээр өгнө, эрүүл мэнд өгнө, тийм ээ? Хончлох, бусдыг хайрлах чадамжуудыг өгнө. Та чадахгүй гэж болно. Гэхдээ та эзэнд найдах юм бол эзэн танд тэр өрөөлүүдийг өгнө. Түрүүний тэр грек үгэн дотор нэг утга байсан. Тэр нь юу гэвэл төгс гэсэн үгээс төгс шийдэл. Төгс зориг. Эзэн бол төгс юм аа. Тэгэд нөгөө Япон ах чинь юу болсон байг бол яг 3 дахь жилдээ нэг хүн хаалгын тогс, цуглааных нь хаалгын бүтэн зөөр цуглаан таарсны дараа энэ цуглааныхан байна уу гэсэн, тийм гэсэн, Есүсийн байна уу, тийм гэсэн. Би танаас өмнө явж болохоос болноо бол. Тэгээд тэр 3 нийлж цуглаанаа хийж эхэлсэн. Тэгээд асуусан. Та яагаад манай цуглааныг сонгохолоо гэсэн. Би 3 жилийн турш танаа цонхны доогуур явсан. Манай ажил гэр хоёр хооронд яг танаа энэ цуглаа хийдэг газрын доогуур явсан. Тэгээд 3 жилийн турш миний зүрх сэтгэл ингээд сонирн болж ирсэн. Тэгээд энэ газар орох юмсан. Ямар хүмүүс байдаг юм бол. Тэгээд орсон. Тэгээд тантай уулзлаа. Харин тэр 3 дахь хүн нь гал биш. Тэр чуулганы гал биш. Гудамжинд гараад хүмүүсийг авчирдаг, найз нөхдөд авчирдаг. Тэр хүн авчираад цуглаан дотор нь бужигнж эхэлсэн. Тэр хүн жинхэнэ авралын зар тарагчсан. Харин нөгөө пастор болохоор хончин байсан тийм ээ. Үг дамжуулдаг, халамжладаг. Нөгөөх нь болохоор авралын зар тарагч. Тийм бэлэг авьяастай юм байсан. Найз нөхдөд, ангийнхныгаа, ажлынхныгаа энэ ирэхгүйтэй гэсэн том ноёдуудыг хүртэл, эрх баригч нарыг хүртэл авчирдаг байсан. Тийм бэлэг авьяастай юм байсан. Бурхан тэр сумыг 3 жилийн турш тийм ээ хоос юм шиг мөртлөө харин эзний өмнө итгэмжтэй байсан тэр чуулганыг тэр пастрын тийм ээ тууштай тэр кичээнгүй байгаа тэр зүрх сэтгэлийг нь хараад эзэн ерөөс юм аа. Амен. Япон сүм тань гэдэг маш хэцүү байдаг. Харин тэр сүм тэр пастрын дуудлагуудаа итгэмжид байсны хариуд эзэн тэр сүм чуулганы ерөөс юм аа. Исая 57 дээр эзэн надад тусалдаг, тийм учраас би ичихгүй. Бурхан бидэнд тусалдаг юм аа. Амен. Та энэ сургуулийг заавал төгсөр. Тань төлбөр байхгүйсэн, боломж байхгүйсэн, гэр бүлээ хижээмээр байсан ч гэсэн, сонголт сорилт ирж ирсэн ч гэсэн. Хоёрдугаар та дайны талбар дээр гараад тэр фронтын шугамд та дайснараа нуруугаа бүү харуулаарай. Яг таны амьдрал бол энэ сургуулийг төгснөөс эхэлж жинхэнэ сүнслэг тулаан аимштай байлдаанууд эхэлнэ. Та заримдаа хиро буюу баатар болно, тийм ээ. Заримдаа та хинч болно. Бяцхан төрс хурах шиг санагдана. Олон хүмүүс таныг доромжилж, буруутгаж байгаа юм шиг. Олон хүмүүс таны эсрэг тал зогсгол. Тэсэнсэн та итгэмжтэй, итгэлтэй тэр сэлмээ бариад зогссноор эзэн таны гарыг, сэлмийг тослох болно. Амен.
танаар дамжуул энэ монголчуудыг энэ уулын мухаар цомын төв алс хязгаарт байгаа газар бол хотын төв гэсэн эзэн танаар дамжуулан хаанчлыг байгуулах гэсэн. Өнгөрсөн жил би Нью-Йорк хотод нэг Индонез цуглаанд очив. Тэгээ дандаа Индонез хүмүүс чинь жижиг намхан хүмүүс байдаг юм билээ. Тэгээ тэр хүмүүстэй танилцаад пастортай нь уулзаад танилцсан. Тэгээ пастор та манаас сүмд яваач гэх. Тэгээ яагаад пастортай нь уулзсан бол Нью-Йоркд байдаг хэдэн монголчууд маань тэдний сүмд явдаг байхгүй нэг гэр бүл. Тэгээд жагаа пастор та манаас сүмд очиж үзээ манай пастортай танилцсан гэхэд. Тэгээ тэр Индонез пастортай танилцсан. Тэгээд тэр Индонез пастор надад амьдралаа ярьсан. Юу гэж ярьсан бэ бол Есүс Христ яаж итгэсэн тухай хэлсэн. Тэр Америкийн шоронд байхдаа эзэн итгэсэн байгаа байхгүй. Америкийн шоронд байхдаа. Тэгээд шорон дотор байхдаа энэ Библийн боловсролыг олж авсан. Системчсэн боловсрол шорон дотор байхдаа ичнэгээр өөрөө судлаад өөрөө даалгавар аваад захиагаар явуулаад шорон дотор байхдаа Библийн мэдлэг. Тэгээд түүний сургаалыг сонсчихсон. Оо ямар мундаг хүчрэг юм бэ. Маш их туслахад. Тэгэл сонсож байхдаа би бүр өөр ирэхгүй миний зүрх сэтгэл хөдлөл би бүр уйлж ирсэн. Тэгээ тэр пастор өөрөө магтаал авч явж ирсэн. Тэгээ магтаалын групптэй тэгээд өөрөө сургаалаа заана өөрөө бас магтан дуугаа worship leader хийн. Тэгээд өөрөө бас толгоолоод Нью-Йоркийн төв гудамжинд тайз засаад микрофонуудаа тавиад магтан дуучтай хамт зогсоод авралын зар тарааж ирсэн. Times Square гэдэг тэр төв дээр тэр гудамжинд олонний зартаа тэр жуулч бужигндаг. Тэгээ том цэцэрлэг түрээлэнд бас хид хидэн газар сайн мэдээ гудамжинд эзэн бол аврагч гэж зогсоо зайгүй ярьжсэн. Амар халуун. Тэгээ манай хідэн монголчууд нэлээ уйлж байгаа байхгүй. Бүх зүйлээ зориулж байгаа. Өнөөдөр монгол хончид маань ч гэсэн тийм ээ. Ийм тослогоог, ийм галтвал, ийм урам зоригийг эзнээс шин тослогоог аваасаа гэж хүсэж байна. Та хэн байх намаагүй. Та ганцаараа байж болно. Та хийгдсэн боловсролгүй хамаагүй, эрүүл мэнд хамаагүй. Тийм ээ. Та дуудагдсан бол таны дотор эзэн байгаа гэдгийг мартаж болохгүй. Дүгнэхэд эзэн таны шийдвэртэй байдлаар дамжуулан ажилладаг. Шийдвэртэй байдлаар. Хоёрдугаар эзэн тантай хамт байхыг хүсдэг. Та хамгийн хайртай хүнтэйгээ хамт байхыг хүсдэггүй юу? Мэдээж заримдаа бид нар хайртай хүнтэй тийм би тань чамд үрд мөнгөд янз бүрийн захиа бичээл дээр интернетээр бичээл чатаар бичээл би чамтай хамт баймаар. Тэгэл хамт дагуулж явмаар. Харин сууцаа хоноо яах вэ? Зарим нөхдүүд тийм ээ найзтайгаа тэнэ алгуул орой гэртээ орохоо байлдаг тийм найзтай хөзөд тоглоо карт тоглоод янз бүрийн ундаа хуугаар алгуулж эхэлдэг. Тэгээ айс нэг айдаг юм авдартай хийцэн гэдэг шиг тийм ээ хитрхи тавьчихсан. Өнөөдөр бид нар энэ дэлхийн ертөнцийн ийм зүйлэр биш харин эзнээс хизээж булаахгүй тэр мөнхийн хайр мөнхийн галт бол итгэлтэй байдал, тууштай байдал энэ болгоныг бид нар эзнээс авахыг ирмэлцэх хэрэгтэй. Эзэн танд хийж чадах хүчийг өгнө. Хийж чадах хүчийг. Таны урд явах болно. Таны замыг гэрэлтүүлэх болно. Бидний замыг гэрэлтүүлэх болно. Танаар дамжуулан мэрэгдийг эзэн ичээх болно. Амен. Ичээх болно. Саяхан интернетээр би нэг зураг татж авсан. Тэрэн дээр нэг Африкийн нэг номлогч ахын тухай бичсэн байсан. Ийм жижигхэн оодо ахын тухай байсан. Айгүй жижигхэн оодо битах. Тэгэд номлож ирсэн. Эзний үгийг номлож ирсэн. Харахад бол үзэмж байхгүй. Царай байхгүй. Ийм том бие хаа байхгүй. Жижигхэн гологдмол шовдор юм шиг мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө түүнд эзэн өөрийн дуудлагыг өгсөн. Өнөөдөр бид нарт эрүүл саруул хүчтэй байна. Бүх юм байна. Харин бид нар энэ ивэлийг бид нар баяртайгаар хатгаж явах хэрэгтэй. Амен. Баяртайгаар. Эзэн бидний юу гэлээ чи баяр л гэсэн шүү дээ. Чи гуйдгүй учраас тийм ээ. Чи надаас гуй. Чиний баяр баясгалан дүүрэн байх болно гэсэн. Амен. Дүүрэн байх болно. Таны баяр баясгалан дүүрэн байх болтгоо гэж өрөөж. Амен. Яг л эзэн үүнийг хүсэж байгаа. Эзэн танаар дамжуулан бусдад бас баяр баясгалан өгөхийг хүсэж байна. Танаар дамжуулан бусдад сэтгэл хангалуун байдал, итгэл найдвар
аврал байгаа гэдгийг танаар дамжуулан өнөөдөр хямрал гэж яриад байгаа энэ газар нутагт танаар дамжуулан эзэн энэ газар цоорхоо таныг тавихыг хүсэж байна. Амен. Тэгэд Паул агшийн хэлсэн шиг бид нар тэр барайнд орох ёстой юм аа. Дуусах ёстой. Алхаад ч болов, мөлхөөд ч болов та тэр барайд ороорой. Амен. Өдөр хамт залбирая. Мөнхөд оршигч эзэн тань талархаж байна. Таны ард түмэн цуглаж, таныг алдаршуулж, таныг Яхова эзэн, аврагч эзэн, ялалтын эзэн гэж тунхаглаж, Монгол улс даяар таны тугийг үргэхийг хүсэж байна. Таны хааншил Монгол улсыг дүүргэж, Монгол улсыг эзлэж, Монгол улсаар эзэн бэлгаасаа гэж хүсэж байна. Үнэхээр цангаж, ангаж, ядарсан, өвдсөн, сул дорой хэн нэгэн байвал эзэн та бидрээр дамжуулан тэднийг тэрвэрх хүчийг өгөөч. Тэдний шороотой хувцас, тэдний нулимсыг ачих, цэвэрлэхэд эзэн та өөрийн ард түмнийг хайрлахад эзэн та энд байгаа залуучуудаар ах дүүнараар та хэрэглээч эзэн. Бид үнэхээр хийж чадахгүй ч эзэн хийж чадах халуун зүрх сэтгэлүүдийг, халуун хүч чадлыг шин эзэн гайхамшигтай амлалтуудыг та өгөөч эзэн. Үнэхээр бидний зүрх чичирч хөлмөн явж чадахгүй ч гэсэн эзэн. Харин эзэн бид таны дотор байх юм бол та намайг явуулж чадна. Тэр харахгүй газар руу ууртай хилэнтэй тэр газар руу эзэн та биднийг тайвшруулагчаар явуулж өгөөч. Үнэхээр нурсан балгас руу тэр хот руу та биднийг тайвшруулахаар явуулж өгөөч. Ниневе руу эзэн та өөрийн хөгөөнийг илгээснээр л бидний гэсэн илгээж нүүр нүрээр тулж уулзах хүч чадлыг өгөөч эзэн. Өмөрч, хамгаалж, залбирч, өрөөж, байгаагаа хуваалцах тийм чадваруудыг та өөрийн охид хөвгүүдээр өгөөч эзэн. Таны мөнхийн улс хүртэл алхаж чадах, гүйж чадах, тэр барайнд орж чадах, замаасаа төөрөхгүй, гэм нүгэлд орооцолдохгүй эзэн. Таны дагаж чадах сэтгэлийн хатуужлыг, төсвөр төвчээрийг эзэн бусад хүмүүс хараад гайхах тэр зүйлүүдийг, тэр өрөөлүүдийг та бидэнд өгөөч эзэн. Энэ мөчис бид нар бас эзэн сурч мэдхэд бас ядарч сулцсан байвал эзэн та дахин тэнхээрүүлж өгөөч. Таны үеийг зааж байгаа багш нарыг маньчсан, оюутнуудыг маньчсан дахин хүчрхжүүлж, өрөөж сайн сурах хүч чадлыг өгөөрэй. Тэгээ биднийг уруу татахыг оролдож байгаа мөрийн сүнснүүдэд та тушааж, тэднийг зогсоож, тэднийг хөөх тэр онцгой их мэдлийг та өөрөө охид хөвгүүдэд өгсөн билээ эзэн. Эзэн Иесус танд итгэж байна. Бид барайнд орохыг хүсэж байна. Таны үгийг бариад алхах барайнд орохыг хүсэж байна. Таны ариун нэр дээр талархан залбирч байна. Амен.